Найдвартай хоспис эмнэлэг. Найдвартай хоспис эмнэлэг нь 2003 онд хавдрын 3-4-р үед орсон хүнд өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ, асаргаа, сувилгаа, зовир шаналгааг арилгах зорилгоор байгуулагдаж байжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа улам сайжруулах гэсэн чин сэтгэл өвөрлөн зүтгэсээр байна. Найдвар хоспис нь өвчтнүүд болон тэдний ар гэрийнхэнд маш найрсгаар үйлчилдэг. Дандаа ингээд эрүүл сарвал мөнх явах юм шиг бодоод яасан чи манай өвгөн одоо жартай. Тэгээд нөгөө тархины саатал гэдэг. Тархины одоо нарийсэл тэгээ эмнэлэг авдггүй дандаа ойрлоо яйл болоод жил гаруй тийм болж байгаа. Улсын эмнэлэг болохоор авдггүй. Ийм хүнд хүнийг авахгүй гээл. Тэгээ би энд ирээд энэ эмчтэй нуулзаад бүрний эмчтэй нуулзаад хийгүү сайхан урайлахнаар хүлээж авлаа намайг. Хүнийг ингээд зовиргүй, шаналгаагүй тийм болгочихоо чи хажуудах нь согч байгаа хүн зүртэн тийм сайхан сэтгэд үеиг. Тэгээд өглөө болгон залбирдаг юм байна, дуулдаг юм байна. Тэрийг үзлээ. Тэгээд намайг яг ажилд ороход бол өөрийн гэсэн офс байр байхгүй зөвхөн гэрээ эргэлтээр хүнд өвчтнөө одоо иргэдэг гэрээр явж бид нар юм тариагаа хийдэг юм байсан. Гэхдээ энэ ажил бол эхнээсээ бол хүнд бөгөөд маш их одоо хүн одоо салбарт тэгтээ хийж байгаа ажил маань өөрөө хүнд одоо маш их буянтай тэр бурхны хайрыг харуулдаг учраас би энэ ажилд бас ингээд ажиллахдаа өнөөдрийг хүртэл бол одоо төвчээртэйгээр зоригтойгоор одоо хүнд үеийг давж туулаад өнөөдөр бол бас нэг хэрэг талархаж байна. Тэгээд өчтөр ирж шигдсэн энд. Тэгээд их муу ирсэн. Тэгээд эренгүүт дорн лэмчилгээнд оруулаад исэн чи би шүндөөс сэргээл үндэсэх чинь 25 4-р үедээ. Найдвар хоспис эмнэлэг нь 2007 оноос эхлэн хэвтүүлэн эмчилдэг болсон. Гэхдээ энэ эмнэлэг өөрийн гэсэн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд маш том түшиг тулгуур болсон энэхүү эмнэлгийн хэрэгцээ, шаардлага манай нийгэмд өндөр байгаа. Өвчтөн хүний сэтгэл санаа тайван байж тогтоо дулаан сайхан орчинд эмчлүүлэх нь эдгэрч лааршихад нөлөөлдөг хэмээн эмч өвчтнүүд хэлж байна. Хөнгөвчлөх эмчилгээ яагаад хэрэгтэй вэ? Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг маань өвчин нь эдгэрэх буюу лаарших боломжгүй болоод удахгүй одоо нас барах тавилантай хэдхэн сар, хэдхэн хоног, магадгүй нэг ганц 2 жилийн настай болсон одоо өвчин нь хожуу шатандаа гэж ярьдаг штэ тийм ээ, төгсгөлийн шатандаа орсон ийм өвчтөн ба тэдгээрийн ар гэрийнхний амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулсан. Эдгээр өвчтний өвдөлт, бөөлжилт, өтгөн хаталт, амьсгал алдалт, цус алдалт гэх мэтлийн биеийн зовөр шаналгаа мөн айдас, түгшүүр, нойргүйдэл мэт сэтгэлийн зовөр шаналгааг хөнгөвчлөхөд зориулсан эмчилгээ, асаргаа, соёлгаа, сэтгэл засал, нийгмийн халамж зэрэг ийм цогц тусламж үйлчилгээг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдгээ. Тэгээ Монгол улсад жилдээ 13,000 хүн нас бардаг бол бараг 9,000 орчим хүнд нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдгийг. Тэгэхээр энэ 9,000 орчим хүний бараг 3,500 нь бол хавдар гэдэг өвчний шалтгаанаар хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг бол 5,500 орчим хүн нь бол хавдрын бус шалтгаанаар хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй болдог. Хавдрын бус шалтгаан гэдэг маань ямар өвчтнүүд вэ гэвэл одоо жишээлбэл илэгний хатуурал гэж өвчтөн гэ хевлийдээ устай болчихсон байх. Дох, бүх юмд ба олон юмд дасантай сүрье. Хүнд харуултын дараа хэвтэрт ороод тэгээд одоо залгих чадваргүй, баашээс нь мдээгүй гоождог, хэвтрийн холголцсон оролт үүсчихсэн одоо ийм өвчтнүүд байна. Эсвэл одоо амьсгалын замын архаг бөглөрөлт өвчтөн, зүрхний архаг дутагдал гэх мэтчлэн тэрч байтугай хүүхдүүдийн дунд бүр төрсөн цагаасаа эхлээд хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдах хүүхдүүд гэж байдаг. Жишээлбэл одоо төрөлхийн одоо хүнд гаж хөвчлөлтэй, хавсарсан гаж хөвчлөлтэй ийм хүүхдүүд одоо хагалгаа хийгээд ч засах боломжгүй ийм гаж хөвчлөлтэй хүүхдүүд бол одоо хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг. За тэгэхээр 2012 оны судалгаагаар бид нэр ингээ үзэхэд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нас оролтын 48% нь бол төрөлхийн гаж хөвчлөлтэй хүүхдүүд байсан. Тийм ээ? Нас оролтын. Тэгэхээр энэ маань юу гэж хэлээд байна гэвэл эдгээр төрсөн цагаасаа эхлээд төрөлхийн гаж хөвчлөлтэй байсан хүүхдүүд өнөөдөр зүгээр л одоо илааршуулах эмчилгээ хийгээд эдгэх гээд байгаа юм шиг тий илааршуулах эдгэх эмчилгээ хийж гин гээл баахан антибиотик тариал баахан эм тариагаар хүүхдийг тарчлаад зовоогоод 4 цагаан хаан дотор цагаан заад ширтүүлээд нас оруулахын дээрүү эдгээр хүүхдүүд нэгэнт одоо нас урах нь ойлгомжтой юм чинь эхийнх нь хөхийг хөхүүлээд ээж ааваар нь бүүэлүүлээд хайраар үлгийдүүлээд ямар ч тийм зовир шаналгаагүй байлгаж жагаад одоо хорвоогоо салиулахын дээрүү гэдгийг бид нар өнөөдөр шийдэх ёстой. Найдвар хоспис нь өнгөрсөн хугацаанд түрээсийн биш, өөрийн гэсэн байртай болохыг хүсэж байсан. Гэвч эмчилгээний зардлаас хэтэрч байр авах төсөв санхүү тэдэнд байсангүй. Ер нь бол яг энэ байшин авах анхны тэр санхүү одоо тэр зүйлийг тавьж өгсөн хүмүүс маань бол манад одоо манай Монгол улсад суугаад Чех элчин сайдын яамны одоо сайд одоо Кралова гэдэг нэг буянтай эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй маань намайг тэр нэг арга хэмжээн дээр тэр Гамболд гэж ахтаа танилцуулаад Гамболд ах өөрөө бол одоо Rotary клубын одоо анхны үүсгэн санаачлагч тийм хүн байсан. Үндсэндээ Rotary гэдэг бол их сайхан сэтгэлтэй олон хүмүүсүүдийн ийм нэгдэл гэж ингэж ойлгож болно. Мэдээж яриг бид нар бүгдээрээ их том юм хийж гинсэн гэж боддог. Тэгээ ганцаараа байх юм бол чи хийж амжихгүй. Хичнээн одоо их хэрмэлзтэй байлаа ч гэсэн чиний санхүүгийн боломж тодорхой хэмжээгээр байлаа ч гэсэн хязгаартай. Хэрвээ бид нар бүгдээрээ хүчээ нэгтгэхэд олоолаа байх юм бол чи дэлхийн нийтийн хөдөлгөөний хувьд читэр
Монгол улсын хэмжээний хөдөлгөөний хувьд тэр хийх ажил маань бол цар хүрээний хувьд бол нэлээд тийм өгөөжтэй, хүртээлтэй байх юм болцоо бүрддэг. Түүний нэг тод илэрлэл гэх юм бол энэ найдвар хосписын төсөл байгаа юм. Тэгээ Гамбалдах оюун гэрэл гэж эмэгтэйтэй танилцуулаад би бүрэн жаргал эмчтэй анх 2014 оны сүүлд эцсээр бол танилцсан. Ротари энэ бол манай нийгэмд чимээгүйхэн сайн үлс бүтээдэг хэсэг хүмүүсийн нэгдэл. Тэдний хийсэн сайн сайхан бүхэн зөвхөн сайн дурын үндсэн дээр хийгддэг. Өөрийгөө золиослоод бусдын төлөө 10 хэдэн жил ингэж зүтгэж байгаа энэ хамт олонны үйл ажиллагааг дэмжихгүй бол одоо бид нар өөр юу дэмжих вэ гэж ийм байр сууриас хандсан. Бид нар яаж энэ хүн тусалж болох вэ гэд тэгээ миний хувьд бол ямар ч байсан энэ шагналд нэрийг дэвшүүлээд үзвэл тийм ээ энэ шагналыг хэрвээ шагналын эзэн болчвол бас энэ өөрийнх нь одоо үйлсэд нь зориулж бас тодорхой хэмжээний шагналын мөнгө аяга одоо олгох чадвал энэ мөнгөөрөө бас өөрийн байртайч болчих юм билүү бас ямар ч байсан хойлоо энэ шагналд нэрийг дэвшүүлээд үзье гэл тэгээ бүрэн жаргал эмчтэй яриад бид нар бас ингэж хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. тэгээ нэг 2 3 удаа захиа ирээд та 11-р байранд орлоо, 10-р байранд орлоо гэд хамгийн сүүлд нь одоо та 6 сард одоо Хонконг улсад ирж шагналаа гартаж авна уу гэсэн тийм мессежийг авсан. Тэгээд Rotary клубийнхандаа Улаанбаатар Rotary клубийнхандаа одоо хүртэл бид нар талархдаг. Тэгээ оюун гэрэл гэж эмэгтэй авч яваад бүх зүйлийг минь хариуцаад тэгээд тэнд одоо 1000 гаруй хүний нүдэн дээр одоо тэр 50,000 долларынхаа чекийг авсан. Тэгээд энэ бол үнэхээр одоо бидний хувьд, миний хувьд, манай хосписын хамт олонны хувьд бол гайхалтай одоо баяртай мөч байсан. Тэгээ энийг одоо энд баярлаад бид нар одоо өөрөө ирэхгүй одоо бурхан талархахгүй байхаа аргагүй юм гайхамшигтай зүйл болсон. Бүлтүүшийн бүрэн жаргалыг Деван шагналд нэр дэвшүүлэн улмаар тэрээр 50,000 долларын шагналыг гардан авсан юм. Энэ нь Монгол мөнгөөр 98 сая төгрөг болсон бөгөөд бүрэн жаргал эмч шагналын мөнгөөрөө өөрийн гэсэн эмнэлгийн байранд хөрөнгө оруулж урьдчилгааг нь хийжээ. Өнөөдөр одоо яг энэ эмнэлгийнх нь байрны нээлтэнд оролцоод бид нар хээрийн зөв юм хийсэн байна гэдэгтээ бол улам бүрэн итгэлтэй байна. Энийг өөрсдийнхөө энэ мэдрэмжийг бол хавлаа. 13 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж 4500 гаруй хүмүүс 120 гаруй хүүхдүүдэд үйлчлэгээ үзүүлж чадсан хамт олонны энэ хүү сайхан байгууламжийн нээлтэн дээр хүрсэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн хатан баяр мэндийг хүргье. Энэ одоо их сайхан үйл ажлыг санаачлан зохион байгуулсан хүмүүс угаасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлэх гэж бодож байна. За тэний дунд одоо энэ бүхнийг санаачлаг энэ бүхнийг зөвлөж явсан бүрний бас одоо өнцгөлн талархал илэрхийлэх ёстой ойртож бодож байна. Эмчилгээ бүх зарлаа бас өөрсдөө хийгээд хажуугаар нь тэр байрны түрээсийг төлөөд энэ үйл ажиллагааг 12 жил аваад явуулах бол үнэхээр хэцүү байсан. Бүрний над дээр хурж ирээд уйлдаг байсан. Би цалингаач тавьж чадахгүй байж штэ гэх. Тийм ээ? Яг л хамаг юм мөнгө төрөөсөндөө явчихдаг юм хүнд үеүүд маш их байсан. Тэгээ өнөөдөр бол энэ манай Монголын өндөшмөштэй нийгэмийн дунд маш том баяр болж байна гэж би бас ойлгож байна. Яг л энэ найдвар хоспис маань түрээсийн байрнаасаа салаад өөрийн байртай болно гэдэг бол үнэхээр том одоо амжилт баяр тийм ээ. За энэ том амжилт баярт бол энэ хүмүүс зөвхөн өөрсдийн хайр сэтгэлээр л хүрсэн. Одоос 20 жилийн өмнө эдгээр хорт авчихсан тийм үү. Тэгээд ер нь тэр цагаас олж бодож байсан.
Ер нь энэ хамтартай хүмүүс ингээ хаягдсан юм тий. Яагаад энэ хүмүүс дүүрчдэггүй? Яагаад хүмүүс хаалга нээхгүй байгаа юм бэ? Энд айгүй гайхажсэн. Би яг монголчууд ингээд үнэлэхгүй байж магадгүй зарим хүмүүс айгүй олон жил болж байхад энэ гараас угсан хов байдгийг. За тэгээд Хонконгд очиход тэр 1000 гаруй хүний нүдэн дээр тэр 2 дугаар байранд ороод 100 гаруй төслөөс $50,000 гардаж авах хэрэгтэй. Надыг бол үгүй чи ямар хэцүү оронд ямар хэцүү ажлыг сонгож авсан бэ гэдгийг олон хүн хэлсэн. Нулимс төгсүүлж ийсэн. Энэ үнэхээр байх ёстой ажил юм байна хүмүүсээ. Өнөөдөр өөрчлөгдөд энэ хүмүүс рүү жоохон хэрс харж ажиллах цаг нь болсон байна гэдгийг та нарт уриалж байна. За тэгээд та бүгд энэ өргөө харшин минь бүгдөө арцгаана гэж ярьж байна. Энэ нээлтийн үйлчлэгийг албан ёсоор улаан тусаачлаар эхэлж байна. Бидний нээлтийн үйлчлэгийн дэсэн та бүхэн одоо та бүхний хоспис инженер арай танилцуулж байна. Тэгээд энэ ямар учиртай үйлчлэгээ ач холбогдол нь юундаа байна гэдгийг магадгүй тэр өөрийнхөө дотны хүн хайртай хүнээ ингээд үнэхээр хүнд хэцүү байдалд орсон байхад нүүцсэн харсан тэр зовлон биеэр амарсан хүмүүс л мэднэ. Нэг үгүй хэлэхэд бол бас тэр болгон хүнд өвчтнийг эмнэлэг авдаггүй шүү дээ. Одоо над чинь найдлаггүй гэл тэгээд эмнэлэг авдаггүй гэртээ байлгаад байхад бас тэр бүрэн хэмжээний эмчилгээг нь үзүүлж чадахгүй, арчилгааг нь үзүүлж чадахгүй, анхаарал халамжаа тавьж чадахгүй. Тэр бүгдийг ингээд хийгээд өгдөг ийм хувийн байгууллага үүсээд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бол их олзуурах хүчтэй зүйл юм л да. Нэг талаас нь нэгдүгээрт би энэнд нь олзуурч байгаа. За хоёрдугаарт нь энэ эдгээр маань энэ байр ингээд өөрсдөө аваад ингээд огжуулаад энэ үйлчлэгийг өргөжүүлж байгаа. Тэр утгаараа бол энэ бол үнэхээр одоо бахархаас л өөр арга байхгүй. Энэ хүмүүсээр одоо бахархаж магтахаас өөр аргагүй юм сайхан үйлчлэгээ. Тэгээ би бол ийм үйлчлэгээ эхлээд явж байгаад бол их л баяртай байна тий. Мэдээж зүгээр энийг одоо улсын талаас нь дэмжих арга замууд нь юу вэ? Ялангуяа тэр эрүүл мэндийн даатгалд энийг бүрэн хэмжээгээр хамруулах болцоо эрх зүйн зохицуулалт мөхцүүлэлтийн асуудлууд бол байж л байгаа. Тэрэн дээр бид нар анхаарах хэрэгтэй. Павильоноор ингээ хаачна гэдэг чинь бас зөв юм бид юм биш. Олон хүний нэг тасагч эхлүүлснээс ингээ тусгаарлаад би харж илаа. Тэгээд эмчилгээг сайхан эдгээр их зөвлөн сэтгэлтэй их сайхан хөгтөж байт юм байна. Тэгж мэдлээ одоо тэгээд дараа болтлоо ирээд төвчж имжлүүлж гэн гэж бодож байна. Маань сайхан байртай болсонд манай хамт олон их талархаж байна. Өөрсдөө гэсэн орон байртай болох юмсан гэж хүсэж мөрөөддөг байсан да. Тэгээ одоо харин бид нар өнөөдөр ингээ өөрсдөө юм сайхан байртай болсонд талархаж байна. Тэгээд бурхандаа талархаж байна. Тэгээд бидний хамт олон бас олон жил энэ байртай болохын тулд залбирч байсан. Тэгээ өнөөдөр ийм өөрсдөө гэсэн байрт ингээ хашаагаар байрандаа ороод эндийнхэн байрт орж ирэх баяртай байдаг. Энэ ингээд бидний эмнэлэг гэж бодохоор их сайхан байдаг. Найдвар хосписын үйл ажиллагаа яг энэ өөрийн байртай болсноороо тогтвортой,
тууштай үйл ажиллагааг цааш нь явуулах нөхцөл нь бүрдэж байгаа ч гэсэн энэгээр бүх асуудлыг шийдэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Энийг цааш нь авч явахын тулд бүрэн үйл ажиллагаатай байхын тулд их юм хэрэгтэй. Мэдээж хэрэг энд ажиллаж байгаа хүмүүсүүд хамт олныг бол дэмжих хэрэгтэй. Энд ч бол зөвхөн одоо хувь хүмүүсүүдийн зүгээс биш, энд ч холбогдох салбарынх нь удирдлагын зүгээс дээр нь бол энэ дүүрэг хороо бүхэл одоо холбогдох шатны байгууллагын зүгээс за тэгээд дээр нь сайхан сэтгэлтэй олон хүмүүсүүдийн дэмжлэг тусалцаа бол зайлшгүй хэрэгтэй. Бид ч гэсэн зүгээр энэ удаагийн тусламжаараа бол хязгаарлаад ингээд зогсчихгүй. Цааш нь бол манай Ротарийн хөгжлийн төлөө сан гэж байгууллага байдаг. Энэ зүгээс бол бид нар анхаарах болно. Тэр нь Монголын хамгийн анхны Ротарийн клуб болох Улаанбаатар Ротари клубын зүгээс ч гэсэн цаашд бол тогтмол дэмжлэг үзүүлж байна гэж ингэж ойлгож байгаа. Бид нар шиг хүмүүс бол энэ тухай ус төр болгон мэдээлэлтэй байж чадахгүй байж болох юм. Тэгэхээр энэ удаагийн одоо бас энэ боломжийг ашиглаад та бүхэн энэ бас хүмүүсүүдийн үйл ажиллагааг дэмжээрэй гэж би уриалах байна. Яагаад вэ гэвэл энэ бол үнэхээр нийгэмдээ хэрэгтэй зүйл. Хүний амьдрал бол их баялаг. Юугаарч төгсч болно. Тэгэхээр танд бол хэзээ нэгэн цагт эрг болох юм билүү. Болохгүй байсан ч гэсэн та энэ байгууллагыг дэмжихэд энэ бол их буянтай үйл явдлаа гэж ингэж ойлгож байгаа. Урдчилгаа мөнгөний төлөөд цаана нь 140 сая төгрөгийн өр үлдэж байна. Үүнээс гадна тухайн байрны тог цахилгаанд сардаа сая орчим төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд хашаанда гүний худаг гаргах ажил нэн тэргүнд хийгдэх шаардлагатай байна. Мөн түрээсийн байранд байхдаа найдвар хоспис эмнэлэг нь бусад ойролцоох эмнэлгийн морг буюу нас барсан хүнийг төр хадгалах хөлдөөгчийг ашиглаж байсан. Харин энэхүү шинэ байртай нь ойр эмнэлэг байхгүй учраас өөрсдийн гэсэн моргтой болох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хүн сайн юмыг бодож, сайн юмыг мөрөөдөж, сайн юмыг төлөө үргэлж зүтгэх юм бол бүх зүйл бол нээлттэй байдаг юм а гэдгийг бас бидний энэ хийж байгаа ажил үйлсээс бид нар өөрснөө мэдрээд баярлж байна. Тэгээ энэ сайхан байранд одоо ажиллахад их урамтай байна. Тэгэл өглөө үүдээр орж ирэхэд л одоо яг хашаанаас наашаа алхаж байхдаа өө энэ өстой ийм гоё байшин чи манайх шүү дээ. Манай ажлын байр бид бүхний л одоо хийж байгаа зүйл гэж бодоод орж ирэхэд маш их баяр хөөртэй байдаг. Тэгээд дээрэс нь мэдээж нөгөө энэ хүмүүстэй нөгөө хөвтөж байгаа хүмүүстэй бол дандаа л урам зориг өгч идэг. Хэдийгээр ээж аав нь одоо өвд болсон ч гэсэн гэр бүлийнхэнд тэр амар тайвныг хэмсэн гэж үргэлж бодож идэг. Хизээч хамаагүй бидэрт үйлчлүүлээд явсныхаа дараа тийм ээ 4 жил, 5 жил, 6 жил, 7 жилийн дараа эргээд дандаа холбоотой байдаг. Болохгүй янз бүрийн асуудал зөвлөгөө авч идэг. Та нарын минь ажил үйлс сайн уу? Та нарыг үргэлж дэмждэг штэ гэд энэ зүйлийг сонсоод бид нар үнэнхээр их баярлж идэг. Тэгээ ээж аавд маань үнэнхээр сайхан үйлчилсэн шүү. Ер нь өвдсөнгөө завсангүй. Үнэхээр та нар бол буянтай осууд байдаг юм байна гэж тэрийг сонсоод бид нар бас их сэргэлт авч идэг. Тэгээд үнэхээр дотроо бодоод сайныг бодоод явж байхад бол үнэхээр бурхан бол бидэрт бүх үе таалгыг нээдэг гэдгийг бас мэдэрч байна. Тэгээд хүн бүхэн сайн үлсийн төлөө урагшаа тэмүүлцгээе гэж та нарыг уриалж байна. Манай үүд хаалга таны өмнө үргэлж нээлттэй байх болно. Бид хайраар угтаж, хайраар үднэ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.